Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн Z үеийн аврагчид бүлгэм. Бидний зорилго ээлтэй орчинд хувь нэмрээ оруулж, эрүүл харилцааг эрхэмлэн, эвсэг хамт олон болоход оршино. Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургууль нь 2023 оны хичээлийн жилд 59 бүлэгт 1856 суралцагч 108 багш ажилтнтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. 65 дугаар сургуулийн өсвөрийн аврагч бүлгэм нь 20 сурагчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нийслэлийн сонгон найрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын баталсан өсвөрийн аврагч тэмцээнд тогтмол амжилттай оролцож байсан. Энэ удаагийн тэмцээнд Z үеийн аврагчид нэртэйгээр оролцож байгаадаа баяртай байна. Сонгон найрхан дүүргийн улаан загалмай хороотой хамтран сурагчдад анхны тусламж, улаан загалмай хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл олгох сургалт зохион байгуулах болон сурагчдын олон нийтийн байгууллагын сурагчдтай хамтран тохижуулан ажиллаж байна. Ахуйн осол болон гамшигын үед үзүүлэх анхан шатны тусламжийг үзүүлэх арга зүйд суралцах нь маш чухал зүйл юм. Иймд анхны тусламж үзүүлэх хичээл сургалтыг зохион байгуулж байна. Улаан загалмай хорооны мэдээлэл анхан шатны тусламжийн буланг сургуулийн нэг давхрын баруун жигүүрт байгуулснаар гамшиг, эрсдэлт хүчин зүйлсийг танин мэдэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдалд суралцах, мэдээлэл солилцох, сурагчид хамтран суралцах, багаар хамтран ажиллах ач холбогдолтой юм. Бид сургуулийнхаа цахилгааны аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт анги бүрийн гэрэлтүүдийг нэмэгдүүлэх, унтраалга, арьсайтаг, залгуурны аюулгүй байдлыг хангах, санамж байршуулах, цахилгааны утсыг далдлах зэрэг ажлуудыг сургуулийн гамшигаас хамгаалах орон тооны бус зөвлөлийн багш нар өсвөрийн аврагч бүлгийн сурагчдтайгаа хамтран хийж хэрэгжүүлээд байна. Бид сургуулийнхаа ногоон орчныг нэмэгдүүлэх чиглэлээр олон бүтээлч ажлуудыг хийж өрнүүллээ. Нийт 200 гаруй мод бут сөөгийг шинээр тарьж ургууллаа. 2400 м2 талбайд зүлэгжүүлэлт, хашаажуулалтыг хийж өгснөөр гадаад орчны тогтчлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн сурагчид, багш нар ажиллах, амьдрах таатай орчинг бий болгох ач холбогдолтой юм. Бид анги бүлгээрээ зүлэг модоо ачлан ургуулах, услах ажилд идэв санаачлагтай оролцдог. Сургууль орчимдоо ээлтэй орчин бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд гар бие оролцсноор бахархаж байна. Өсвөрийн аврагч бүлгмийн гишүүн сурагчдад амьдрах ухааны мэдлэг олгож, тэсвэр хатуужил, авхаалт самбааг нь хөгжүүлэх, гамшигын аюулын тухай мэдлэгийг батжуулан дадлагжуулах, гамшигын аюулын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах дадалд сургах зорилгоор зохион байгуулагдж байгаа уг тэмцээнд амжилттай оролцох болно. Мэдлэг нэмэгдүүлэх, анхны тусламжийн сургалтын хийж хинжээж хааж бэлэн бай. Урдч хаар тосож бэл эсэж тав. Хинэн сурын хайрын чамаалын аюулгүй ирээдүйг биднээс эхлэн бид бидний чадвар их хүчээр мандаж ирээдүйг бүтээж хайршиг харуулах зээл юм. Үеийнгийн найз нөхөд багуудаа амжилт хүсье.